Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Отгон шарын Батнайрамтал нарын 89 гишүүнээс 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн хянан шалгах төр хороо байгуулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг эдийн засгийн байнгын ороо 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Төсөл санаачлагч нь оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол улсын эрхчлэгийг хангуулах хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг үүд ажиллагаанд хянаж шалгалт явуулах, нотлох баримтыг шинжилэн судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэдийг мэдээлэлээр хангах, тайланг Улсын их хурлын 2025 оны намрын чуулганы ээлжид хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах төр хороо байгуулах тухай Улсын их хурлын тогтоолын төсөл боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын хянаж шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32-ийн 3 дахь хэсэг, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ийн 2 дахь хэсэг заасныг баримтлан тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төр хорооны тусгай шалгалтын сэдэв хүрээ хязгаар Монгол Улсын үндсэн хуульд нийцсэн гэж үзэж тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хянан шалгах төр хороо байгуулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.